За энэ чи одоо иймэрхүү нэг сонин сонсогдоод байна л да. Бидний ч яриад байгаа шүү дээ. Улсын их хурл бол одоо ил тоод шилэн тонголго байхын тийм нэвтрхий юу байх ёстой шүү дээ. Илэрхийлэл байх ёстой шүү дээ. Хамгийн гайгүй хүмүүс нь энэ дэрж ажиллаж явах ёстой. Ард түмний сонголтоор. За 10 жил 20 жилийн өмнө одоо юу болсон, ямар юмд холбогдсон хэн итгэвдээ. Шинээр үүссэн нөхцөл байдлаас болоод ямар нэгэн байдлаар гарч ирж болно. Тэгээ гадуур биднийг яриад байна шүү дээ. Энэ улсын их хурл одоо нэг хулгайчдын үүр боллоо гэж. Одоо ч гэсэн тэгэл нүүрсний хулгайч бишгүйгээрээ ялгах гал үзэл байна. Хин баг хулгайсан, хин их хулгайсан гэл. Тэгэхээр чин бид нар энэ одоо шүүх засаглал энэ бүх хууль юмыг тогтоодог. Тэгээд тэр даргалж байгаа дарга нарыг улсын их хурлаас томилдог, цагдаагч бид нар томилдгүй л дээ засгийн газрыг. Амун авилгатай тэмцэх газрыг. Тэгээ хуулийн нээж тэр дарга нарын томилчод. Тэрлүү болохоор иргэд маань очиж шалгуулж болоод байдаг. Монгол улсын иргэд бүгдөө. Бид нар болохоор тэднээс одоо болгоомжлоод байд юм уу, яад итгэдэггүй юм уу? Тийм байж болохгүй л дээ. Тэгээ ёс суртахуун гэдэг юм хаасаагүй байхгүй болчиход байна. Энэ их хурлаасаа л эхлэмээр байгаа байхгүй юу? Жишээлбэл надтай холбоотой янз бүрийн асуудал гарлаа. Энэ тэргээд яриад хууль хяналтын байгууллага шалгая барийг гэх юм бол би өөрөө сайн дураараа татгалзаад шалгуулна. Тийм жишг бий болохгүй л явж л байна л да төлөвшгөөд. За манай Ганбаатар гишүүн бол мэдээж зэрэг өөр талаас нь хандж байгаа бох. Одоо энэ шодрог висны эталон болсон хүн л дээ. Улсын их хурл нэлээд сонгогдсон. Тэгээ тэр халдшгүй байдал гэдгийг бол бас зөв ойлгомоор байна. Бид нар тэр ард түмнийхээ төлөө ямар нэгэн хууль тогтоол санаачлаад тэрний төлөө явж байгаа хүнд л халдшгүй байдал нь улсын их хурл байна уу гэхээс биш. Ямар нэгэн гэм тэргээ дадлах эсвэл тэрнээс айж болгоомжлсон улсууд энэ улсын их хурлд дээр цугладаг байж болохгүй л дээ. Ямар ч үнээр хамаагүй. Тийм ойлголтыг бид нар ард түмэндээ ч хэрэгжиж өгч болохгүй. Иргэдээ болохоор очиж шалгуул гэдэг, шалгаад байдаг. Өөрснөө болохоор шалгуулдаггүй. Тэр хуулийг гаргачаад, тэр дарга нарын томилчоод ингэж болохгүй. Энд чи одоо нөгөө тэр дабл стандарт гэдэг юм уу тийм юм чинь бий болгочих гээд байна. Тэгэж иргэд хараад байна. Тэгээ улсын их хурлын нэр хүнд уламж унана. Иргэд ч одоо бүр үзий ядаж эхэлнэ. Ийм байж болохгүй л гэдгийг би сануулад хэлчихье гэсэн ийм ойлголттой байна. Ер нь тэр жигсаалт энтертэй бол өвн сонгож байсан гишүүдэд оруулмаар юм билий. Тэгэхгүй бол тэгэд намын дарга нарын баахан хамаатан садныг дүүргэдгийг тэр мөрийг болимоор юм билий. Тэрийг ч одоо хууль зүйн байнгаараа харж үзээд